제가 조금 아, 문제가 조금 해결이 됐네요. 왜냐면, 예, 네네네. 감사합니다. 예, 수고하셨습니다. 자, асуудал шийдэгдсэн байна. 자, 이제 우리 이어서 계속 하도록 하겠습니다. За, 음, үргэлжлүүлцгээе. 우리는 그 여호와의 날에 대해서 하나님이 정하신 날에 대해서 우리는 깨어서 그냥 준비하면 돼요. 징조를 보아서 알 수 있다고 했습니다. 깨어 준비하면 됩니다. Тэгэхээр бид нэр эзний товлсон өдөр, тэр хувь зохиолын өдрийг бол заавал судалж мэдэх гэж улаан арч тийм ээ. Тэгэж хөөцөлдөх тэр өдрийн талаар ингэж хөөцөлдөх шаардлагагүй, зөвхөн сонир сэрэмжтэй байж эзний өдөрт бэлтгэхэд л болно. Бид нар бол зөвхөн бэлтгэхэд болно. 그리고 이 정한 재앙이 그 10절, 7장 10절에 보면은 몽둥이가 꽃이 피며 교만이 싹이 났도다. 그런 말씀이 있죠. За 7-гийн 10 дугаар эшлэл дээр таяг нахиалж их зан цэцгэллээ гэсэн байна. 이 몽둥이는 하나님의 심판의 도구를 가리킵니다. Таяг гэдэг нь юу илэрхийлж байгаа гэхээр Бурхны тэр шийтгэлийн зэвсэг багаж хэрэгслийг илэрхийлж байгаа. 이 몽둥이가 꽃 폈다는 말은 심판의 조건이 무르익었음을 의미한다고 그랬어요. Тэгэхээр таяг нахиалсан гэдэг нь юуг хэлж байгаа юм бэ гэхээр Бурхны тэр шийтгэлийн өдөр бол одоо болчихжээ. Бүрэн одоо боловсроод дуусчээ гэсэн үг. 또 교만이 싹 났다라는 말은 교만으로 인한 패망, 넘어짐의 때가 가까웠다라는 그런 의미라고 그랬어요. За их зан цэцгэлсэн байна. Их зан цэцгэлжээ гэдэг нь болохоор одоо их зангаас болж өөрөөр хэлбэл бардамналаас болж тэр бүх гай гамшиг ирж байгаа. Тэгэхээр одоо тэр бардамналын ч үе одоо дуус бүр ингээд савнаасаа хэтгэлээ хэмжээ нь дүүрчээ. Их зан чинь одоо энэс цааш байх боломжгүй боллоо. Тийм учраас түүний үр дагавар нь болж Бурхны шийтгэл ирж байна гэсэн. 그리고 이제 오늘 14절부터 증거받을 7장 14절 이하의 말씀은 정한 재앙의 결과가 어떠한지를 그 비참함을 증거하고 있습니다. За цааш нь за 1-ээс 13 дугаар ишлэл хүртэл одоо ингээ эхний хэсэг тийм ээ ингээд энэ тухай өгүүлж байгаа. Одоо 14 дугаар ишлээс хойш болохоор энэ Бурхны шийтгэл шүүлт ирснээр ямар үр дагавар төрөх вэ? Ямар аимшигтэй зүйл болох вэ гэдгийг маш тодорхой дэлгэрэнгүй өгсөн. 하나님의 심판, 곧 정한 재앙이 임하는 이유를 14절에 보면은 자기 죄악 때문이라고 이렇게 증거하고 있어요. 14 дэх ишлээс харах юм бол Бурхны энэ шийтгэл одоо хойшлуулшгүй өнөө маргаашгүй болсон гэж байгаа тий. Түүний шалтгаан нь юу юм бэ гэхээр учир нь хилэн минь бүх олон түмнийх нь эсрэг юм аа. Өөрөөр хэлбэл тэр ард түмний өөрсдийнх нь үйлдсэн гэм нүгэл тэр хилэнгийн улмаас ийм шүүлт ирж байгаамаа гэдгийг хэлсэн байна. 곧 이스라엘의 죄악 때문입니다. Өөрөөр хэлбэл Израилийн гэм нүглээс болж байгаа. 7장에서 증거되고 있는 이스라엘의 대표적인 죄는 지금 세 가지가 증거되고 있어요. Ерөнхийдөө энэ 7 дугаар бүлэг дээр бол Израилийн тэр үйлдсэн гэм нүглийг бол 3 тийм төлөөлөх гэм нүглээр илэрхийлсэн байгаа. 첫 번째는 교만입니다. Нэгдүгээрт нь бол их зам буюу бардамнал. 10절 또 10 дугаар 20절, ишлэл, 20절, 20 дугаар 24절, ишлэл, 24절 이렇게 24 дугаар ишлэл. 교만에 대해서 증거되고 있어요. 10절, 20절, 23절, 24절. 24절. 예. 10 биш 7 10 за байж байгаа. Сая хэд ч 10 20 24 дугаар ишлэл. Энэ 3 ишлэл дээр энэ их зам бардамналын тухай өгүүлж байна.
교만은 뭐 우리가 잘 아는 것처럼 패망의 선봉이라고 했어요. 넘어짐의 앞잡이라고 그랬어요. Тэгээ бидний сайн мэдж байгаачлан бардам зам бол сүрлийн эхлэл байдаг. Тэгээ сүрлийн өмнө бардам зам явдаа гэж хэлсэн байдаг. 교만한 자를 하나님께서는 물리치시고 대적하신다고 말씀하십니다. Бас бурхан бардам нэгнийг жигшдэгэ гэж хэлсэн байна. 교만은 자기가 자신 남들보다 더 뛰어나다라고 여기는 그런 마음이에요. Бардам зан их зан гэдэг бол өөрийгөө бусдаас илүү гэж дүгийлгэж бусдаас дээгүүр тавихыг хэлж байгаа. 그래서 남들을 업신여기고 또 정죄하고 판단하고 그래요. Бусдыг болохоор үл таамсарлаж, басамжилж, тэгээд шүүмжилдэг. 남을 정죄하고 판단하고 그런다는 것은 그건 하나님의 몫이지 그건 우리의 몫이 아니거든요. 그러니까 하나님의 Тэгээд 자리에 앉아 있는 거예요. бусдыг буруутгаж, бусдыг шүүмжлэнэ гэдэг бол бурхны хийх ажил. Тэгэхээр бид нар бусдыг тэгэж дорд үзэж, басамжилж, буруутгаж шүүмж ийна гэдэг чинь өөрсдийгөө бурхны байр суурин дээр аваачаа тавьчихаж байгаа хэрэг юм аа. 이스라엘의 두 번째 죄, 7장에서 언급되고 있는 두 번째 죄는 바로 우상숭배입니다. За 7 дугаар бүлэг дээр өгүүлсэн Израилийн 2 дахь гэм нүгэл нь бол хуурамч шүтдэг явдал. 20절에 хуурамч 보면은 шүтэх. 그들이 가증한 우상을 만들어 섬겼음을 증거하고 있어요. Гэж ярья. 20절. 20 дугаар ишлэлийг харах юм бол элдвийн тэр жигшүүрт зүйлсийг ой гутам юмсынхаа жигшүүрт хөргийг бүтээсэн гэж хэлж байна. 뭐 우리가 6장에서도 이미 그들이 산당에서 우상숭배를 했다라는 것을 증거를 받았습니다. За 6 дугаар бүлэг дээр ч гэсэн бид нар тийм ээ тэр мөрөглийн өндөрлгүүд барьж түүн дээрээ шүтээнд өргөл тахил өргөж үйлчлдэг байсан гэдэг тухай утсан байгаа. 그리고 이스라엘 백성들의 우상숭배의 심각성은 8장에 가면은 정확하게 증거되고 있어요. Түүнчлэн 8 дугаар бүлэг дээрээс харах юм бол Израиль ард түмний үйлдвэжсэн тэр жигшүүрт нүгэл буюу шүтэн шүтэх гэм нүглийн талаар илүү тодорхой өгүүлсэн байгаа. 우상숭배는 하나님께서 가장 가증히 여기는 죄예요. шүтэн шүтэх нь бол бурхны хамгийн их жигшиж зэвүүцдэг гэм нүгэл юм. 하나님께서는 성경을 통해서 하나님께서 우리의 남편이 되신다고 말씀하십니다. Библиэлд өгүүлэхдээ бурхан өөрөө бидний нөхөр юм аа, сүт залуу юм аа гэдэг тухай өгүүлсэн. 우리의 구주이신 예수님을 신랑이 되신다라고 증거해요. Бидний аврагч эзэн Есүс Христийг болохоор бидний сүт залуу гэж нэрлсэн байдаг. 우상 숭배를 한다는 것은 남편 되신 우리 하나님, 신랑 되신 우리 주님을 버리고 그것과 짝한다는 얘기예요. Тэгэхээр шүтнэ гэдэг чинь одоо нэгэсэндээ яаж байгаа хэрэг вэ гэхээр бидний жинхэнэ нөхөр болсон бурхан, жинхэнэ сүт залуу болсон Есүс Христийг хаяад тэгээд тэр шүтэнүүдтэйгээ гэрлэж тэр шүтэнтэй завхаарч явж байна гэсэн үг. 우상 숭배는 무슨 신상 같은 거, 모형을 만들어 놓고 섬기는 것만이 우상 숭배는 아닙니다. Тэгэхээр шүтэн гэхээр зүгээр л бид нэр одоо нөгөө элдвийн шавар юм уу одоо баримлаар хийсэн тэгээд бас хөрөг зураг болгож зурж тавьсан одоо гэрийнхээ хойморт тавьсан бидэг тийм одоо бит тэр шүтэн нүдийг зөвхөн хэлж байгаа юм биш. 신랑 되신 우리 주님, 남편 되신 우리 하나님보다 우리가 더 가까이 하고 의지하고 기뻐하고 만족해하고 그러면 그게 우상인 거예요. Тэр шавар баримл хөрөг зургийг л зөвхөн шүтэн гэж байгаа юм биш. Тэр бидний жинхэнэ нөхөр болсон бурхан, жинхэнэ сүт залуу болсон Есүс Христэс илүүгээр хайрлаж байгаа, илүүгээр бодож байгаа, илүүгээр одоо дахин шүтэж байгаа. Тэдгээр бүх юмсыг шүтэн гэж бурхан хэлсэн. 야고보서 4장 4절에서는 세상과 벗하는 자들을 가리켜서 하나님과 원수되는 자들이라고 가늠하는 자들이라고 이렇게 증거하고 있어요.
Яаков 4-ийн 4-р ишлэлээс харах юм бол энэ ертөнцтэй сүжирсэн болгон бол Бурхны эсрэг дайсагнал юм аа. ертөнцтэй сүжирдэг хэн боловч өөрийгөө Бурхны дайсан болгож байгаа юм завхаа эмсэ гэж хэлсэн байна. 또 골로새서 3장 5절이나 Мөн 에베소서 5장 5절, Колосесо 3장 5절, 5절, 에베소서 예, 5장 5절은 5장 탐심이, 5절. 네, 5장 5절, 음, 자, 예. 탐심이 곧 우상이라고 그래요. Колосай 3-ын 5, Эфес 5-ын 5 зэрэг ишлүүдээс харах юм бол шунлыг бас шүтэн гэж хэлсэн ба. Шунах нь, шунхаарах нь шүтэн шүтэж буй хэрэг юм аа гэж. 자기들의 욕심, 그것을 채우기 위해서 우상이라는 것은 섬기게 되는 거거든요. 그래서 탐심, 욕심이 곧 우상이다라고 이렇게 증거하는 거예요. Шунлыг яагаад шүтэн шүтэж байгаа хэрэг гэсэн бэ гэхээр ер нь бол одоо шүтэн шүтэж байгаа тэр санаа сэтэл нь бол хүмүүс өөрсдийнхөө тэр шунлыг гүйцэхийн тулд шунсан тэр сэтгэлээ дүүргэхийн тулд элдвийн шүтэн дээр очиж гуйж мөргөж тийм ээ зан үлийг үлддэг шүү дээ. Тэгэхээр тэр нь бол шунлын сэтгэлтэй шунлын одоо тэр үүсэлтэй байна тийм ээ. Тэгэхээр шунаг сэтгэл гэдэг бол угаасаа шүтэн шүтэж байгаатай адилхан юм. 세 번째 이스라엘 백성들의 죄, 포악입니다. 23절과 11절에서 증거하고 있습니다. 23절과 11절. за дараагийнх нь одоо нөгөө юу нь бол Израилийн 3 дахь одоо гим нүгэл нь болохоор 11 дэх ишлэл 23 дахь ишлэл зэрэг ишлэлүүдээр гарч байгаа хүчирхийлэл. 이 포악이라는 것은 힘 있는 사람이 자기 힘을 앞세워서 다른 사람들을 학대하는 것이 포악이죠. Тэгэхээр хүчирхийлэл гэдэг бол хүчтэй нэг нь хүчгүй нэгнийг өөрийнхөө одоо тэр хүч чадлаараа дулдуудаж төрий барьж дарлаж байгааг хэлж байгаа юм. Хүчтэй нэг нь хүчээрээ төрий барьж хүчгүй нэгнийгээ дарлаж байгааг хүчирхийлэл гэж байгаа. 그 힘을 주신 분은 하나님이세요. Тэгээ уул нь бол тэр хүч чадлыг өгөгч нь бол бурхан байгаа тий. Бурхан тэр хүнд тэр хүч чадлыг өгсөн байгаа. 하나님이 그 힘을 권력이나 권세나 이런 것을 주신 것은 하나님의 뜻대로 백성들을 잘 다스리라고 주신 거거든요. Тэгээ бурхан тэр хэн нэгэнд тийм хүч чадлыг өгч байна, эрх мэдлийг өгч байна гэдэг чинь тэр хүч чадал, тэр эрх мэдлийг ашиглаад бурханы ард түмнийг зөв удирдах, чиглүүлж яваа гэсэндээ өгч байгаа. 백성들의 안녕과 질서를 위해서 주신 거예요. Ард түмний одоо тэр сайн сайхан байдал, дэг журам, тэр аюулгүй байдлын төлөө тэр эрх мэдэл хүч чадлыг өгч байгаа хэрэг. 그런데 그런 권력, 권세, 그 힘을 포악을 일삼는데 사용했던 거예요. Гэтэл бурхны өгсөн тэр эрх мэдэл хүч чадлыг тэр одоо зөв зүйлд нь бурхны хүслийн дагуу ашиглалгүй харин хүчирхийлэл үлдэхэд ашигласан байна. 그들이 포악을 일삼는 것은 자신들의 부귀영화를 이루기 위해서 그 포악을 일삼는 거죠. Тэгээ тийхүү хүчирхийлэл үлдэж байгаа нь бол тэд нэр өөрсдийнхөө одоо тэр эрх мэдлийг тогтоохын тулд өөрсдөө одоо баяжиж хөлчиххийн тулд ийм хүчирхийллийг үлдэж байгаа. 이러한 죄로 인하여서 하나님의 심판, 곧 정한 재앙이 임하게 되는 거예요. За эдгээр одоо хамгийн одоо гол одоо төлөөлөл болгосон энэ эдгээр гимнүглийн улмаас бурхны шүүлт одоо тэдний дээр ойрхон болсон юм байна. 14절에 보면은 전쟁이 일어나도 전쟁에 나갈 사람이 없다라고 이렇게 증거하고 있습니다. 14-р эшлэлээс харах юм бол тэр дайн тулалдаан болсон ч гэсэн хинч тэр дайн тулалдаанд орохгүй гэж хэлсэн. 전쟁을 위해서 모든 것을 다 준비했는데 나가서 싸울 사람이 없어요.
Тэр дайн тулалдаанд бэлдэж бүх зүйл бэлэн болсон. Бүгдийг бэлэн болгосон ч гэсэн тэр дайн тулалдаанд орох хүн нэгч байхгүй гэсэн байна. 그 이유가 뭔가 하면은, 어, 내 진노가 그 모든 무리에게 이르렀습니다. 이렇게 얘기하고 있어요. За учир нь юу вэ гэхээр Бурхан миний хилэн бүх олон түмний эсрэг байна гэж хэлсэн байна. 그 이스라엘 백성들의 죄에 대한 하나님의 진노로 전쟁이 일어났기 때문에 전쟁을 피할 수가 없다는 거예요. Өөрөөр хэлбэл тэр ард түмний Израилийн ард түмний үйлцэн гим нүглийн улмаас энэ уур хилэн ирж байгаа учраас тэр уур хилэнг тесвэрлэх тэр уур хилэнг сүрж тэмцэх нэг ч хүн байхгүй байх болно гэж хэлж байгаа. 전쟁에 나가야 싸워야 할 젊은 사람들이 이미 다 죽었어요. 또 포로로 다 끌려갔고 또 다 도망가고 그런 거예요. Тэр уур хилэн тэр дайн тулалдаанд орох насны тэр бүхий л залуучууд бүхий л тэр хүчрхэг ирсэн аль хэдийнэ цөлөгдсөн аль хэдийнэ олзлогдоод явчихсан учраас энэ дайн тулаанд оролцож чадах хүн нэг ч үлдэхгүй. 그 하나님께서 심판하시는 거기 때문에 그 심판을 피할 수 있는 방법은 없습니다. Бурхан өөрөө энэ шүүлтийг, энэ шийтгэлийг буулгаж байгаа учраас түүнээс зүхтаж, зайлсхийх, сүрэн зогсож чадах хүн нэгч байхгүй. 하나님의 백성들에게 심판이 임할 때는 그냥 하나님 앞에 자신들의 죄를 깨닫고 회개하는 것뿐이에요. Тэгэхээр Бурханы шийтгэл Бурханы ард түмний дээр ирж байгаа бол ерөөсөө тэгж сүрж зогсно, тэмцэн гэж бодох хэрэгч байхгүй. Зүгээр л одоо бууж өгөөд Бурханы өмнө гим нүглээ гимшээл одоо бууж өгөх хэрэгтэй. 15절에서는 칼을 피하면 전염병과 기근이 있고 또 전염병을 피하면 기근과 뭐 칼이 있고 뭐 그러냐. 이게 전쟁 피할 수 없다는 얘기입니다. 15 дахь эшлэлээр болохоор одоо элтнээс зүхтаж чадлаа гэхэд гамшигт нэрвдэх болно, гамшигаас зүхтлаа гэхэд өлсгөлөнд нэрвдэх болно. Хээр хөдөө зүхтсэн хүмүүс нь элтэнд алагдах болно. Хотод байгчид нь өлсгөлэн гамшигаар устгах болно гэж байна. Өөрөөр хэлбэл тэндээс амьд үлдээж энэ Бурхны шүүлтээс зүхтаж зайлсхийх ямар ч боломжгүй гэдгийг өгүүлж байгаа. 그리고 이제 16절부터 18절까지는 그 자신들의 죄로 인한 재앙 때문에 산으로 피하고 슬피 울고 고통을 받고 그럴 것을 증거하고 있어요. За цааш нь 16-аас 18 дугаар эшлэгийг харах юм бол энэ хэсэгт энэ өөрсдийнхөө гим нүглээс болж ирж байгаа энэ гай гамшиг энэ шийтгэлээс зүхтах болно тий зүхтсан ч гэсэн тэд нэр ямар ч тийм зүхтах боломжгүй гэдгийг хэлж байна. 평안도 없고 소망도 없고 아무런 만족함이 없어요. Тэд амьд үлдгэсэн тэндээс амьд үлдгэсэн зүхтаж хөндөй тагтаанууд адил гашууд бүгдээр ууланд байх үгэд хүн бүр хилэнцгийхээ улмаас гашууднаа. Тэнд ямар ч тэр амар амгалан байхгүй айдас чихүүдс тэднийг нөмөрнө тэднэр ичих болно гэж хэлсэн байна. 언제 어떻게 될지 모르는 그런 공포와 불안과 그런 이 두려움 속에서 수치스러운 삶을 살게 될 것을 증거하고 있습니다. Бас гарын суларч өвдөг нь ус мэт болно. Хүч тэнхээгүй болно гэж. Тэгэхээр энэ гай гамшиг ирэх үед Бурхны тэр шийтгэл ирэх үед хизээ хаана юу болохыг хэн ч мэдэхгүй учраас бүгд айдас хүйдэс тэдийг нөмрөх болно. Тэгээд тэдэнд ямар ч хүч чадал байхгүй тэд нэр маш их ичхүүр гутамшгийг амсах болно. 그리고 19절은 우리 한번 같이 좀 읽어봤으면 좋겠습니다.
За 19 дэх эшлэл бүгдээрээ хамтдаа уншия. 3 Тэд мөнгөө гудамж руу чулуудаж алтан бузар зүйл мэт болноо. Эзний хилэнгийн өдөр мөнгө алтан тэднийг чөлөөлж чадахгүй. Тэд сэтгэлээ ханган цатгаж гидс дотроо ч дүүргэж үлч чадна. Учир нь тэдний хилэнц нь бүдрэх чулуу болжээ. 자기의 죄악 때문에 정한 재앙이 임할 때 그 백성들이 은을 거리에 던지고 금을 오물같이 여긴다라고 증거하고 있어요. Өөрсдийнх нь гим нүглээс болж энэ бурхны уур хилэнгийн өдөр ирэх үед тэр шүүлтийн өдөр ирэх үед тэд нэр мөнгөө гудамж руу чулуудаж алтан бузар зүйл мэт болох болно гэж хэлж байна. 왜냐하면은 여호와의 진노가 내리는 날에 은과 금이 능히 그들을 건지지 못하기 때문이라고 그래요. Яагаад гэвэл эзний хилэнгийн өдөр тэр алт мөнгө нь тэдийг чөлөөлж чадахгүй, аварч чадахгүй гэж хэлсэн. 또 심령을 족하게 하지도 못하고 창자를 채우지도 못한다라고 해요. Мөн тэдний сэтгэл ханахгүй, гидс дотор нь ч чадахгүй. 오직 죄악의 걸림돌만 될 뿐이라고 그래요. Зөвхөн тэдний хилэнц нь бүдрэх чулуу болох болно. 하나님의 심판 앞에서 은과 금이 우리를 구원할 수가 없어요. Тэгээ бурхны шүүлтийн өмнө очисон цагт ямар ч алт, ямар ч мөнгө биднийг аварч чадахгүй. 우리의 심령을 만족하게 할 수가 없어요. Ямар ч алт мөнгө бидний зүрх сэтгэлийг хангаж чадахгүй. 오직 죄악의 걸림돌이 될 뿐이에요. Харин ч тэдгээр нь бидний бүдрэх чулуу болох болно. 그래서 마치 오물과 같이 배설물과 같이 쓰레기와 같이 거리에 던진다라는 거예요. Тийм учраас тэр өдөр тэр ямар ч хэрэгцээгүй болсон тэр алт мөнгийг гудамжинд гаргаж чулуудахад хүрнэ. 바울 사도가 빌립보서 3장 7절에서 8절에 보면은 자기에게 유익한 모든 것을 다 해로 여기고 배설물과 같이 여겼다고 그러죠. Илч Паул ч гэсэн Филиппой 3-ын 7-оос 8 дээр хэлсэн байдаг тийм ээ. Тэр бүхнийг би өөртөө ашиг бус харин ялгадас мэт хог мэт үзэх болно гэж хэлсэн. Үздэг болсон гэж хэлсэн байна. 우리의 생명으로 인도하는 생명을 얻게 하는 예수 그리스도를 얻기 위해서는 이 금이나 은과 같은 이런 것들과 아무런 유익이 되지 못한다는 것을 알고 그것으로는 우리가 구원을 얻을 수 없다는 걸 알고 그것들을 배설물같이 여겨야 돼요. Тэгээ биднэрт одоо ололт амжилт гэж бодож байсан тэр болгон бол энэ Есүс Христийг олж авах биднийг тэр мөнхийн аминд хүргэх Есүс Христийн төлөө бол тэр бүх ололт амжилтыг бол хог мэт тооцдгоо гэж Филиппой дээр Илч Паул хэлсэн байгаа. Филиппой номонд. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн биднэрт одоо ашиг тустай юм шиг ололт амжилт гэж бодож байсан болгон бол Христийн хувьд тэр амийг өгөгч Христийн хувьд бол юу ч биш юм аа. 그 디모데전서 6장 9절과 10절에 보면은 부하려는 자들은 시험과 올무와 여러 가지 어리석고 해로운 욕심에 떨어진다고 그랬어요. 1-р Тимот 6-гийн 9-өөс 10 дээр харах юм бол энэ баяжих хүсэлтэй хүмүүс уруу татлага, урих, зүсэн бүрийн муухаг, хор хөнөөлтэй хүсэлд автдаг, ундаг гэж хэлсэн байна. 또 돈을 사랑함이 일만하게 뿌리라고 이렇게 증거하고 있습니다. Бас мөнгөнд дурлах нь хамаг мөгийн үндэс мөн гэж хэлсэн байна. 그러면서 오직 너 하나님의 사람아 이것들을 피하라라고 이렇게 해요. Тэгээд харин бурхны хүнээ чи энэ бүгдээс зогт гэж 11-р эшлэлээр нь хэлсэн байна. 돈이 필요 없다는 얘기가 아니고 또 부하는 것이 필요 없다는 것이 아닙니다. 그런 마음을 갖지 말라는 거예요. 사랑하지 말라는 거예요. Гэхдээ мөнгө ерөөсөө хэрэггүй, баяжих ч хэрэггүй гэж хэлж байгаа юм биш. Харин тийж мөнгөнд дурлаж шунах тийм сэтгэл бодлоо хаяа гэж хэлж байгаа.
Мөнгөнд дурлаж, мөнгийг хайрлаж, мөнгөнд шунах тэр сэтгэл, тэр бодлоо хай гэж байгаа. 그것들로는 우리가 예수님과 더 가까워질 수가 없어요. Хэрвээ мөнгөнд дурлаж, мөнгөнд шунах юм бол бид нар Есүстэй ойр дотн байж чадахгүй. 혹시 하나님께서 우리에게 어떤 재물을 주셔서 부하게 하신다면은 그것을 우리는 하나님의 뜻대로 바로 잘 사용을 해야 돼요. Харин хэрвээ бурхан бидэнд тийм баялагийг зөвшөөрөх юм бол их мөнгө баялагийг зөвшөөрөх юм бол бид нэр түүнийг бурханы хүслийн дагуу ашиглаж зарцуулах хэрэгтэй. 디모데전서 6장 17절부터 19절에 보면은 거기에 선을 행하고 선한 사업을 많이 하고 나누어 주기를 좋아하며 너그러운 자가 되게 하라 그래요. 1-р Тимот 6-гийн 17-оос 19-р ишлэлийг харах юм бол сайныг үйлдэж, сайн үлсээр баян өглөгч бөгөөд хуваалцах хүсэлтэй бай гэж хэлсэн байна. 18 дээр. 이것이 장래에 자기를 위하여 좋은 터를 쌓아 참된 생명을 취하는 것이다 라고 이렇게 증가합니다. 19 дээр нь ингэснээр тэд ирээдүйнхээ төлөө өөрсдөө сайн суурийг тавин эрдэнсийг хурааж жинхэнэ амнаас зуурах юм аа. 18, 19. 우리 동역자님들은 17-оос 19. 우리 동역자님들은 이 재물에 대한 어떤 돈에 대한 그런 좀 뭐라고 해야 되나 가치관이라든가요 뭐 이런 것들을 바로 세워야 될 것 같아요. Тэгэхээр ялангуяа бурхны ажилчид биднэр бол энэ эд баялаг болон мөнгөний тухай одоо үнэт зүйлсээ тийм ээ одоо тэр юуг үнэт зүйл гэж тооцох вэ гэсэн тэр үзэл бодлоо. Тэгээд бас мөнгө эд баялагын тухай үзэл бодлоо бурхныхаар сольж өөрчлөх хэрэгтэй маа. 그리고 20절에서는 그 화려한 장식으로 말미암아 교만을 품었고라고 이렇게 증가합니다. За Эс겔 7-гийн 20 дээр тэд хээ чимэглэлээ сайрхал болгож ой гутам юмсынхаа жигшүүрт хөргийг бүтээсэн. Тиймээс бид тэдэнд үүнийг бузар юм болгоно гэсэн. 금이나 은이나 그 코끼리 뿔 같은 것 그런 사치스러운 것을 가지고 성전을 화려하게 장식을 하는 거예요. Энэ юг илэрхийлж байна гэхээр одоо алт мөнгө ч юм уу альсгол одоо эрдний чулуунууд мөн одоо тухайн үедээ маш үнэтэй тооцогдсон зааны яс, зааны соёо гэх мэт ийм юмсаар бурхны тэр өргөөг чимдэг, гойдог. Тэгээд тэр чимэглэлээрээ сайрхдаг байсан. 또 이 궁궐을 호화롭게 장식하고 부자들은 자기들의 집을 호화롭게 장식하는 거죠. Зөвхөн эзний өргөө төдийгүй өөрсдийнхөө орд харшийг бас ингэж гойж чимгэлдэг, түүгээрээ гайхуулж биентэйгээ өрсөлдөж сайрхдаг байсан байна. 그리고 그것으로 인해서 마음이 교만해져요. Тэгэд түүнээс болж одоо бардам зантай, их зантай болдог байсан. 그 크고 화려한 장식이 사람들을 판단하는 기준이 돼 버리는 거예요. Тэгээд тэр одоо хэр гоёл чимэглэлтэй байна, хэр их гэр орноо гойж gooцсон байна. Тэр нь болохоор одоо хүмүүсийн тэр хэрэгэм зэрэг, тий зэрэг зиндааг тодорхойлдог тэр хэмжүүр нь болчихсон. 크고 화려한 집에 살고 자기가 부하면은 자기가 의로워서 하나님 앞에 의로워서 하나님께 복 받아서 그런 줄 알아요. Тэгээ тийм их хээ чимэглэлтэй, гоёл чимэглэлтэй тийм тансаг, гоёмсог гэрт амьдарч явах юм бол өөрийгөө одоо бурхны өмнө зөвхт хүм. Би одоо бурхны өмнө зөвхт байсан учраас бурхан намайг шагнасан, өрөөсөн гэж тэгж тооцдог гэсэн. 그리고 힘이 없고 가난한 자나 이런 사람들은 하나님 앞에 애를 범해가지고 벌 받아서 그렇다라고 생각을 하고 정죄하고 판단하는 거야. Харин сул дорой ядуу зүдүү ч юм уу тийм хүмүүсийг болохоор бурхны өмнө
гим нүгэл үйлдсэн учраас тэр гим нүглийнхээ шийтгэлийг амсаж ийм ядуу зүдүү амьдарч байгаамаа гэж тэгж одоо дүгндэг байсан байна. 오늘날도 교회가 크고 화려하고 그런 것이 판단의 기준이 될 수 없습니다. Өнөөдөр ч гэсэн одоо сүм чуулганаараа тийм ээ одоо хэр гоё том байшинтай хэр гоё барилгатай дизайнтай интерьертэй гэх мэтлэн тийм одоо байдлаар нь чуулганыг дүгнэж одоо сайн чуулган муу чуулган гэж дүгнэж болохгүй маа. 그리고 여기 뒤에 보면은 가증한 우상과 미운 물건을 만들었다 그래요. Энд бас хэлсэн байгаа ой гутам юмсынхаа жигшүүрт хүргийг бүтээсэн. 은이나 금이나 그 화려한 장식, 예, 그런 것들이 그들에게 우상이 되었음을 의미하는 겁니다. За энэ нь болохоор нөгөө түрүүн хэлсэн алт мөнгө ч юм уу эсвэл тэр гоёл чимэглэл нь тэднэрийн одоо шүтэн болчихсон байсан гэдгийг илэрхийлж байна. 하나님께서는 그것을 다 오물이 되게 하신다라고 말씀하셔요. Харин бурхан тэр бүхнийг нь бузар юм болгоно. Өөрөөр хэлбэл ялгадас болгоно гэсэн байна. 21절에서 증거하는 것처럼 이방인들에게 다 빼앗기고 약탈당하고 더럽혀질 것을 말씀하십니다. За тэгээд би тэдгээр юмсыг нь харь хүмүүсийн гарт дээрмийн зүйлс болгон өгч дэлхийн гин буруудуудын олц болгон тушааж тэд түүнийг буртаглаж бузарлах болно гэж хэлсэн байна. 그리고 22절에서는 하나님께서 얼굴을 그들에게서 돌이키신다라고 말씀하셔요. За 22 дугаар эшлэлээр нь би бас тэднээс нүрээ буруулна гэсэн байна. 얼굴을 돌이키신다라는 것은 그들의 제사를 안 받으시겠다라는 거예요. Тэднээс нүрээ буруулна гэдэг нь тэр тэдний өргөсөн өргөлийг би хүлээж авахгүй гэсэн үг. 하나님께서 그들을 외면하시고 약속한 복과 은혜를 거두신다라는 거예요. Бас бурхан тэднээс нүур буруулж тэдэн лүү нуруугаа эргүүлж тэгээд тэдэнд амласан тэр ерөөл амлалтуудаа бүгдийг нь буцаах болно. Буцааж авна гэсэн үг. 하나님께서 얼굴을 돌이키신 결과 그들이 그 성전을 더럽힐 것을 말씀하십니다. За тэгээд бурхан тэднэрээс нүрээ буруулахад тэд яах вэ гэхээр тэр ариун газрыг нь буртаглаж бузарлана. 그리고 이방인들, 포악한 자들도 들어와서 그 성전을 더럽힐 것을 말씀하십니다. Бурхан тэднэрээс нүрээ буруулсны дараа энэ бүхэн болох нь биш үү? Ариун газрыг нь өөрөөр хэлбэл эзний өргөө сүмий бузарлна. Тэд нар өөрсдөө бузарлна. Бас дээрэмжид орж ирж сүмийг буртаглаж бузарлах болно. 오늘날도 교회에서 다툼이 일어나고 어떤 서로 미워하고 그런 분쟁 같은 게 일어나고 그런다면은 그런 죄악이 가득하다 가면은 하나님께서 지금 얼굴을 돌이킨 건 아닌가 생각을 해봐야 돼요. Тэгээ өнөөдөр ч гэсэн одоо бид нэр бодож үзэх хэрэгтэй. Хэрэг одоо сүм чуулган дотор бие биентэйгээ одоо эвдрэлцээж, муудалцаж, хэрүүл маргаан тасрахгүй, хэрүүл тэмцэл зөрчилдөөн дүүрэн байх юм бол бурхан биднээс манай чуулганаас нүрээ буруулчихсан юм биш байгаа гэж бид нар бас нэг бодож үзэх хэрэгтэй. 우리 주님이 주인 되시고 우리 주님의 인도와 통치가 이루어지는 그 세계는 해함이나 상함이 없어요. 다툼이 없습니다. Яагаад вэ гэвэл эзэн хэрвээ хамт байгаа бол эзэн захирч байгаа эзний засаглал тогтсон байгаа тэр газарт бол ерөөсөө хэрүүл маргаан тэмцэл гэж байдаггүй. 그 세계는 서로 사랑하고 섬기고 기쁨이 충만한 세계예요. Харин тийм газар бол хайр, бие биенийгээ халамжлах, халамж, хайр тэгээд бас баяр хөөрөл дүүрэн байдаг. 근데 교회는 큰데 성도들은 많은데 그 교회에서 다툼이 일어난다, 분쟁이 일어난다, 서로 미워하고 정죄한다. 그러면은 하나님께서 얼굴을 돌이키시겠다라고 생각하면 맞을 것 같아요.
Гэтэл тэр сүм чуулган хичнээн том байгаад ч хичнээн гоё тансаг байшинтай байгаад ч гэсэн тэр чуулган дотор хүмүүс итгэгчд нь хоорондоо одоо ив түнжингүү хэрүүл тэмцэл би нэгэ буруутгах би нэгэ үзен ядах ийм байдал дүүрэн байгаад ах юм бол тэр чуулганаас бурхан нүрээ буруулсан юм биш хаа гэж бодож үзэх хэрэгтэй. 23절에서는 뭐 쇠사슬을 만들려고 그러는데요. 이제 포로로 끌려갈 것을 의미하는 거죠. 23 дахь эшлэлдэр гинж хий гэсэн байна. Тэр гинж хий гэдэг нь болохоор одоо та нар ингээд олзлогдоод явнаа, цөллөгдөх болно гэдгийг нь хэлсэн байна. 왜냐하면 그 땅에 또 그 성읍에 포악이 가득하기 때문이다라고 이렇게 말씀하셔요. Яагаад тэгж цөлөгдөд хүрвэ гэхээр учир нь тэр газар нутаг, тэр хот тэр чигээрээ цус алгаар дүүрч, хот нь хүчирхийллээр дүүрсэн байна. 24절, 25절 뭐 같은 내용이고요. 26절에 보면은 그때에 선지자들에게 묵시를 구하나 헛될 것이며 제사장들에게는 율법이 없어질 것이요 장로들에게는 책략이 없을 것이며 또 27절에 왕은 애통하고 고관은 놀라고 주민들은 손에 떨리리라 라고 이렇게 증가하고 있습니다. Дараагийн 24, 25 дугаар ишлэл бол бас энэ 23 дугаар ишлэлтэйгээ адилхан агуулгатай байгаа. За тэгээд алгасаад 26, 27 дугаар ишлэлийг харах юм бол тэр үед тэр үед тэд нар иш үзүүлэгчээс үзэгдлийг ирэх боловч тахилчаас хуйлна, ахмадуудаас зөвлөгөө нь алдагдах болно. Хаад гашуудаж, ноёд нь айцыг өмсөж, нутгийн ард түмний гар нь чичирнэ. Бага байдлын дагуу би тэдэнтэй харьцаж шүлтүү дээр нь би тэднийг шүүх болно. Тэд намайг эзэн гэдгийг мэдэх болно. 선지자들에게 묵시를 구한다고 했는데 이 묵시는 뭐 이상 환상이죠. За тэд нар иш үзүүлэгчдээс үзэгдлийг хайна гэсэн тийм ээ. Үзэгдэл гэдэг нь бол тэр бурхны өгдөг илчлэлт үзэгдлийг хэлж байгаа. 선지자에게 임한 하나님의 말씀이나 또 환상으로 나타내는 어떤 신적 예언이 곧 묵시인 거예요. Тэр үзэгдэл гэдэг дотор болохоор бурхан иш үзүүлэгчтэй өгч байгаа тэр үг юм уу? Эсвэл тэр үзэгдлээр үзүүлсэн ямар нэгэн тэр илчлэлтийг хэлдэг. 예, 묵시를 구해도 헛되다라는 것은 이제 하나님의 말씀이 사라질 것을 의미하는 거예요. Тэгэд иш үзүүлэгчээс тэр үзэгдлийг ирж хайх боловч олохгүй алдагдана гэдэг нь болохоор бурхны тэр үзэгдэл одоо иш үзүүлэгчдэд ч гэсэн ирэхэ болсон. Бурхан иш үзүүлэгчдэд ч гэсэн үгээ айлдаж үзэгдлээ үзүүлэхэ болсон гэдгийг хэлж байгаа. 어떤 하나님의 말씀을 듣지 못하는 그런 영적 기갈이 임할 것을 의미하는 거죠. Өөрөөр хэлбэл бурханаас ямар ч үг ирэхгүй тэр сүнсний өсөглөн цангалтын тэр байдлыг илэрхийлж байгаа. 제사장들이나 뭐 장로나 뭐 이런 사람들도 자기 역할 하나도 못 해요. 그 환란 때. Тэгээд энэ гамшигын улмаас бурхны тэр иш үзүүлэгчд ч гэсэн тахилчид ч гэсэн ахмадууд ч гэсэн өөрсдийн одоо үүргийг гүйцэтгэж чадхаа болно. 다 포로로 잡혀가고 죽임당하고 또 남아있다 할지라도 지혜가 없는 자들 이런 사람들만 남아있는 거예요. Тэд нэр тэр ард түмэн алцлагдах нь алцлагдаж, цөлөгдөх нь цөлөгдөж, алагдах нь алагдах болно. Тэгээд амьд үлдгэсдийн дунд бол тэгэж үнэн зөв зөвлөгөө өгч чадах тэр ахмадууд мэрэгэн ухаантан ч гэсэн байхгүй байх болно. 왕은 나라와 백성을 지킬 힘이 없어서 그냥 애곡하고 있을 뿐이고요. Хаан нь болохоор тэр ард түмнээ улс орноо хамгаалах ямар ч хүчгүй болоод гашуудахаас өөр зүйлгүй болно. 이런 재앙이 임하는 이유는 자기들의 죄 때문이라고 했습니다. Тэ ийм гай гамшиг тэдний дээр бууж ирж байгаа нь бол өөрсдийнх нь гимнүглээс болсон. 하나님은 사랑의 하나님이세요. 그래서 오래 참으시는 하나님이십니다. Бидний бурхан бол хайрын бурхан. Удаан төвчж хүлээдэг бурхан.
그러나 그 죄가 관영하면은 반드시 하나님께서는 심판하십니다. Гэсэн ч тэр ард түмний тэр нүгэл нь хэрвээ хэрэгс хитрэх юм бол хэмжээнээсээ халих юм бол бурхан ялцчихгүй тэр төвчээр нь барагдаж шүүдэг, шийтгдэг тийм бурхан юм аа. 예, 이스라엘 백성들의 세 가지 죄, 교만, 가증하는 우상숭배, 포악. 어, За тэгэхээр Израилийн ард түмний одоо гим нүглийг бүгдийг нь ерөнхийд нь одоо аваад үзэх юм бол гурван одоо тийм гим нүгэл байгаа тийм ээ. Нэгдүгээрх нь болохоор их зан буюу бардамнал, хоёрдугаарт нь болохоор жигшүүрт юмсыг шүтэх буюу шүтэн шүтэх, гуравдугаарт нь болохоор хүчирхийлэл. 특히 교만은 풍요로움에서부터 온 교만이에요. Ялангуяа тэр бардам зан, их зан нь болохоор тэр элбэг дэлбэг байдлаас болж бий болсон бардам зан. 우리는 풍요로우면 하나님을 잘 섬길 것 같은데 안 그런 것 같아요. Бид нэр бодохдоо би одоо элбэг хангалуун амьдрах юм бол элбэг дэлбэг одоо эд хөрөнгөтэй байх юм бол бурханд илүү сайн үйлчлэндэ гэж боддог. Гэтэл энэ бол андуурл юм аа. 시간이 좀 많이 지나는데요. 우리 잠깐 쉬었다가 한 10분만 쉬겠습니다. 10분 쉬었다가 За 이어서 цаг нэлээ явсан байна. Тийм учраас бүгдээр нэг 10 минут завсарлаад эргээд уулзъя. 8장에서는 하나님께서 에스겔을 환상 가운데 예루살렘 성전으로 옮겨서 성전에서의 우상 숭배의 실체를 보여주는 그런 내용의 말씀입니다. За 8 дугаар бүлэг. Эсгэл 8 дугаар бүлэг дээр бурхан Эсгэлийг үзэгдэл дунд эзний өргөөнд буюу сүмд аваачж байгаа. Тэгээд тэр эзний өргөөн дотор тэр Израилийн шүтэх гэм нүгэл яг яаж бодит байдал дээр яаж явагдаж байна. Израильчууд тэр сүм дотор сүмийг яаж бузарлаж тэр шүтээнийг шүтэж байна гэдгийг харуулсан тийм бүлэг байна. 예, 언제 그런 일이 있었는가? 1절에 보면은 여섯째 해, 여섯째 달, 초 닷새에 그런 일이 있었다라고 그래요. За энэ явдал хизээ болсон бэ гэхээр 1-р эшлэл дээр байна. 8-1 дээр 6 дахь оны 6 дугаар сарын 5-ны өдөр. 그 에스겔이 포로로 잡혀온 지 6년이 지났을 때라는 거죠. Тэгээ өөрөөр хэлбэл Эсгэл олзлогдож ирснээс хойш цөллөгт ирснээс хойш 6 жил өнгөрсний дараа 하나님께서 에스겔을 처음 환상을 보여주시고 부르실 때는 포로로 잡혀온 지 5년 되는 때라고 그랬어요. бурхан Эсгэлийг хамгийн анх ингээд дуудаж түүнд өөрийнхөө үгийг айлдаж эхэлсэн тэр жил нь болохоор Эсгэл цөллөгт ирснээс хойш 5 дахь жил. Цөллөгт ирээд олзлогдоод 5 жил болсны дараа бурхан түүнийг дуудаж үгээ айлдаж эхэлсэн. 그러니까 약 1년이 좀 넘은 1년 2개월 정도 지난 다음에 다시 환상을 통해서 에스겔을 예루살렘 성전으로 옮겨서 우상 숭배 실태를 보여주신 거예요. Харин жил 6 сарын дараа буюу 6 дахь оны 6 дугаар сарын 5-ны өдөр Эсгэлийг гэртээ сууж ахт нь бурхан түүнийг авч яваад тэгээд сүмд аваачиж тэр сүм дотор Израиль ард түмэн ямар жигшүүртэйгээр тэр хөрөгт мөргөж шүтэж байгааг харуулсан байна. бодитоор харуулсан. 왜 갑자기 이런 환상을 보여주시는가? Яагаад ийм үзэгдлийг үзүүлэх болов? 에스겔 앞에 있는 장로들 때문이에요. Тэгээ Эсгэлийн өмнө сууж байсан ахмадуудаас болж 에스겔이 지금까지 이스라엘 백성들의 죄로 인하여서 나라가 망하고 또 뭐 포로로 잡혀가고 그런 재앙들이 임할 것을 환상으로도 보여주고 뭐 상징적 행동으로도 보여주고 이렇게 예언을 했잖아요.
Тэгээ эсгэлт болохоор тэр бурхан тэр үзэгдлээр дамжуулж бас иш үзүүлгээр дамжуулаад ингээд а 그 에스겔의 앞에 있는 장로들에게 하나님이 예, 예. 그렇게 уучлаарай. 에스겔 바로 앞에 있는 장로들. За Юдагийн ахмадууд миний өмнө сууж ялаа гэж нэгдүгээр юу ишлэлдэр хэлсэн байна тийм ээ. Тэгээ энэ ахмадууд нь ямар учиртай ахмадууд вэ гэхээр Эзекиэлээс өмнө байсан Израилийн түүхэнд оршиж байсан ахмад үеийн эхнийг хэлж байгаа. Тэр ахмад үе дотор бол иш үзүүлэгч идэж байгаа, тахилч идэж байгаа, ард түмний тэр зөвлөгч ахмадуд ч байгаа, ахлагч нар ч байгаа тий. Тэр ахмадуудад бурхан үе үеийн туршид тэр тухайн цаг үе болгонд өөрийнхөө үзэгдлийг үзүүлж, илчлэлтэд харуулж, иш үзүүлгийг өгч, үгээ айлдаж байсан. 그런데 에스겔의 그러한 예언들, 그거를 장로들이 믿지를 않는 거예요. Тэгээ Эзекиэлч гэсэн тэр өөрийнхөө цаг үеийн үед амьдарч байсан тэр ахмадуудад бас энэ бурхны үг илчлэлтүүдийг хэлж дамжуулж байсан. Тэгсэн ч гэсэн тэр ахмадууд Эзекиэлийн үгэнд ерөөсөө итгэхгүй байсан. 이스라엘은 하나님의 백성들, 하나님의 선민들인데 어떻게 이방에 의해서 망할 수가 있냐. 그렇게 생각하는 거죠. Тэгээ тэр ахмадууд юу гэж бодож исэн гэхээр Израильчууд бид нар чинь бурхны ард түмэн, бурханд сонгогдсон ард түмэн, ариун ард түмэн. Тийм болохоор бидний дээр яаж тийм аимшигтай шүүлт, гамшиг, зовлон ирэх юм бэ? Тийм боломжгүй гэж бодож исэн. 하나님의 성전이 있는 예루살렘이 어떻게 망할 수가 있냐. 그런 주장을 하는 거예요. Бурхны өргөө болох тэр Иерусалимийн сүм яаж сүрх юм бэ? Тэр сүм чинь ариун хിവэрээ үрд мөнхөд орсон хിവэрэл байх болно шүү дээ гэж тэд бодож байсан. 그렇게 에스겔을 찾아온 장로들이 에스겔에게 막 항변을 하는 거예요. За тэгээд Юдагийн ахмадууд миний өмнө сууж байлаа гэсэн тий. Тэр ахмадууд нь үнэхээр одоо Эзекиэл дээр хурч ирээд ингэж одоо юу яасан эсэргүүцсэн байна. Эзекиэлийн тэр иш үзүүлэлэг тэр үзүүлсэн бэлэгдлийн чанартай үйлдэлүүд хэлсэн үг зэргийг нь эсэргүүцэж тэдний одоо Эзекиэл дээр хурч ирсэн байна. 바로 그때 하나님께서 환상 중에 에스겔을 예루살렘 성전으로 옮기시는 거예요. Тийм яг тэр үед бурхан түүнийг одоо үзэгдэл донд аваачиж тэр эзний сүм дотор, Иерусалимийн сүм дотор болж байгаа зүйлсийг харуулсан байна. Эзекиэл маань өөрөө болохоор нөгөө Бабилонд цоллогт байгаа шүү дээ. Гэтэл тэр ахмадууд одоо Эзекиэлээс ингэж асууж тий эсэргүүцэж манай сүм байж л байгаа. Иерусалимда байж байгаа. Тийм байх боломжгүй гэсэн учраас бурхан яг бодтойгоор одоо үзүүлэхийн тулд Эзекиэлийг үзэгдэл донд Иерусалимийн сүмд авчирсан байна. 그리고 이 3절 그 하반절에 보면은 하나님께서 환상 가운데 예루살렘 성전으로 옮기셔서 북향한 문에 이르니 거기에 질투의 우상이 있었다 그래요. За энэ 3 дугаар ишлэлийн төгсгөл хэсгийг нь харах юм бол бурхан Эзекиэлийг сүнс бурхны үзэгдлүүдийн дотор сүнс намайг газар тэнгэрийн хооронд өргөж Иерусалим руу авч яван дотор хашааны хойд хаалганы үдэнд авчрав. Тэнд хилэнг өдөөсөн шүтээн байрлаж байлаа. 이 질투의 우상은 곧 하나님으로 하여금 질투를 일어나게 하는 우상이라고 그랬어요. Хилэнг өдөөсөн шүтээн гэдэг нь болохоор бурхны уур хилэнг өдөөсөн бурхны тэр хардалтыг өдөөсөн хуурамч шүтээн тэнд байрлаж байсан гэсэн. 성전은 하나님 임재의 상징적인 장소거든요. Тэр эзний өргөө сүм гэдэг бол бурхны оршихуйг бэлэгдсэн тийм газар байдаг. 그것은 우상의 자리가 될 수가 없어요. Тэгээ бурхны оршихуй байгаа шүү. Бурхны оршихуй байдаг
гэдгийг илэрхийлсэн тэр бэлэгдэл болсон бурхны оршихуйн бэлэгдэл болсон тийм ариун газар шүтэн байх ямар ч одоо учиргүй. 그것은 하나님의 자리이고 하나님께서 경배받으시는 곳이에요. Тэр шүтэн байх ёсгүй. Тэр сүмд бол зөвхөн бурхан байх ёстой. Бурхан өргөл мөргөл өргөх ёстой тийм газар. 하나님의 백성들이 오직 하나님을 경배하는 그런 거룩한 곳입니다. Бурхны ард түмэн зөвхөн эзэн бурхандаа үйлчилж мөргөж байх ёстой тийм ариун газар юм аа. 그런데 그곳에 하나님의 질투를 일으키는 우상이 세워지고 우상 숭배가 자행되고 있는 거예요. Гэтэл очиод харсан чинь тэнд бурхны хилэнг, бурхны хардалтыг өдөөсөн шүтэн байрлаад тэгээ тэнд нь түүндээ тэр ард түмэн мөргөж байсан. 우리가 뭐 흔히 들어서 알고 있는 이스라엘 백성들이 섬겼던 우상, 대표적인 우상 하면은 바알과 아세라가 있죠. Тэгээ бид нэр бол зөндөө сонсч байсан тийм ээ Израилийн ард түмний одоо тэр шүтдэг байсан шүтэнүүд дотроос одоо хамгийн гол шүтэнүүд нь бол Баал, Ашера байдаг тийм ээ. 바알은 하늘의 비를 주관하는 그런 농경의 신이라고 그래요. Тэгээ Баал гэдэг шүтэн болохоор одоо тэр шүтдэг ард түмнийх нь одоо итгэл үнэмшлэр бол тэр Тэнгэрээс хур бороо буулгаж өгдөг бороог захирдаг тийм шүтэн гэж байгаа. 아세라는 풍요와 다산의 신이라고 그래요. Ашер нь болохоор одоо элбэг дэлбэг байдал болон одоо олон өсөж үржихийн тэр олон үр хүүхэдтэй болохын одоо болгодог тийм шүтээ. 그 당시에 다산은 곧 노동력을 상징하는 거예요. Тэгэхээр тухайн үед болохоор тэгж олон үр хүүхэдтэй болгоно гэдэг нь болохоор нэг ясандаа тэр нэг хөдөлмөрлөх хүч, ажиллах хүч бий болно гэсэн үг. 곧 다산은 경제적 부를 의미하는 거였어요. Тэгэхээр олон үр хүүхэдтэй болно, олон хүүхэд төрүүлнэ гэдэг бол нэг ясандаа одоо ажиллах хүч олон болно гэсэн үг тийм. Ажиллах хүч олон байх юм бол эдийн засгийн хувьд, санхүү эд баялагын хувьд бол бас л одоо нэмэртэй, хувь нэмэртэй санхүү юу лээ одоо эд баялагаар элбэг дэлбэг болно л гэсэн үг. 이스라엘 백성들이 하나님을 섬긴다고 하면서도 이 바알과 아세라를 섬기는 이유는 바로 풍요로움 때문에 그런 거예요. Тэгэхээр эцээц та харахад бол Израилийн ард түмэн эзэн бурхандаа үйлчилж мөрөхийн зэрэгцээ бас одоо Баал Ашерад мөргөж гинэ гэдэг чинь цаагаараа ерөөсөө эд баялагын шуналтай байсан л гэсэн. Баяжих хүсэлтэй байсан гэсэн. 많은 소득을 얻기 위한 노동력을 확보하기 위해서 다산의 신인 아세라를 숨겼던 거죠. Тэр өөрт нь ол зашиг авчрах их одоо арвин их одоо тийм ажиллах хүчтэй болохын тулд тэр үр хүүхэд олон үр хүүхэд заяадаг гэж одоо үздэг тэр Ашерад үйлчилж байсан хэрэг. 오늘날 우리 그리스도인들도 한번 생각을 해봐야 돼요. Тэр өнөөдрийн Христ итгэгч нар ч гэсэн бодож үзэх хэрэгтэй. 혹시 내가 예수 믿는 이유가 자신의 어떤 부귀영화 때문에 믿는 것은 아닌지, Би Есүст итгэж байгаа нь өөрийнхөө одоо хувийн тэр эрх ашиг, хувийн тэр элбэг дэлбэг амьдрал, эд баялаг хураах тийм зорилготойгоор би итгэж байгаа юм биш байгаа даа гэж. 그렇다면 우리는 하나님을 섬기는 게 아니라 어떻게 보면 미신적인 신앙 행위를 하고 있는 거예요. Хэрвээ тийм байх юм бол бид нэр одоо эзэн бурхандаа одоо итгэж байгаа хэрэг биш харин одоо тийм хуурамч мухар сүсгээр л явж байна гэсэн үг. 우상 숭배하는 거나 뭐 우상 숭배하는 자들이나 다를 게 없는 거죠. Шүтээ шүтгчдээс ерөөсөө ялгаагүй явж байна л гэсэн үг. 하나님은 자기 백성들이 하나님 외에 다른 신을 섬기는 것을 질투하신다고 그랬어요. Тэгээ Библиэд хэлэхдээ бурхан
өөрөөс нь өөр зүйлсийг шүтэж өөр зүйлсэд мөрөгхөх нь бол мөрөгөхөд дургу харддаг бурхан, хартай бурхан гэж хэлсэн байгаа. 우리 하나님이 우리의 남편 되시고 우리 주님 우리의 신랑이 되시기 때문에 우리를 사랑하셔서 질투하시는 거예요. Яагаад хардж байгаа гэхээр бурхан бол бидний жинхэнэ эрнөхөр Иесус Христос бидний жинхэнэ сүд бүсгүй учраас биднийг хармалсандаа, хайрлсандаа тийхүү харддаг. 그 6절에 보면은 어, 그 6절 하반절인가요? 거기에 보면은 그들이 그 성소에서 크게 가증한 일을 우상 숭배를 행함으로 나로 그 성소에서 멀리 떠나게 한다라고 이렇게 증거하고 있습니다. 6 дугаар эшлэлээс харах юм бол Эс겔 8:6 хүний хүү чи тэдний юу үлдэж байгааг хараа. Тэд намайг ариун газраас минь хол байлгаар Израилийн гэрийн энд үлдэж буй асар их жигшүүрийг чи харж байна уу гэсэн бэ. 성전은 하나님이 경배받으시는 장소예요. Сүм гэдэг бол бурхны одоо тэр бурхан хүндэтгэл мөрөглийг авдаг тийм газар. 그곳에서 자기 백성들을 만나 주시고 은혜 베푸시는 그런 하나님 임재의 상징적 장소입니다. Тэгээ тэр сүмдээ эзэн бурхан өөрийнхөө ард түмэнтэй уулздаг, тэр ард түмнийхээ өргөсөн өргөл тахлыг хүлээж явдаг тийм газар. 하나님께서는 그 성전을 가리켜서 나의 집이라고 이렇게 말씀하셔요. Тэгээ бурхан тэндээ оршин байдаг, тэр бурханы оршихуйг бэлэгдэж байдаг. Тэгээд бурхан түүнийг энэ бол миний өргөө юм аа, миний гэр юм аа гэж хэлсэн байна. 그런 성전에서 하나님의 집에서 우상을 숭배하니까 하나님께서는 떠나시겠다라고 말씀하시는 거예요. Тэгээд тийм газар, тийм ариун газар тэр бурханы гэр дотор ийм нүглийг, ийм жигшүүрт юмсыг хийж байгаа учраас бурхан тэндээс явлаа гэж хэлж байна. 이제 그래서 그 뒤에 보면은 하나님께서 이제 9장, 10장, 뭐 11장 이런데 11장에 가면은 하나님께서 성소를 떠나실 것을 이렇게 말씀하십니다. Тэгээд энэс хойш бүлгүүд 9, 10, 11-р бүлэг хүртэл харах юм бол эдгээр бүлгүүдэд бурхан одоо тэр сүмээс явах болно, сүмийг орхих болно гэдэг тухайга альдаж байгаа. 결국에는 그들이 하나님 성전에 나가서 제사한다고 할지라도 하나님 없는 곳에 지금 거기서 제사하는 거예요. Тэгээ ард түмэн тэр эзний өргөө буюу сүмд очоод өргөл өргөсөн, тархил өргөсөн, өргөлөөч гэсэн бурхан байхгүй тийм хоосон газарт л тахилаа өргөд байгаа хэрэг. 우리가 자신의 부귀영화를 위해서 신앙생활을 한다면은 하나님께서 우리를 과연 성전 삼으실까? 우리 안에 계실까? 안 계실 것 같아요. Тэгээ бид нарыг ч гэсэн бурхан одоо бурханы сүм гэж хэлсэн байдаг тийм ээ. Тэгвэл бид нар хэрвээ одоо өөрсдийнхөө амин хувийн нэр хашиг, өөрсдийн алдар нэр, эд баялагын төлөө бурханд хэрвээ итгэдэг, бурханыг дагдаг байх юм бол бурхан үнэхээр одоо бидний дотор байх уугүй юу? Тийм бурханы сүм болсон өөрийгөө бид нар тийм хүсэл шунал тачаалаар дүүргээд байх юм бол бурхан тийм газар оршин байх уугүй юу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. 다른 신을 섬기는 우상 숭배하는 자들이 우상 숭배하는 것을 보면은 그들은 자신들의 부귀영화 때문에 그 우상을 숭배하는 거거든요. Тэгэд ер нь одоо ингээ бусад одоо шашинтай хуурамчтай шүтдэг тийм хүмүүсийг харах юм бол тэр хүмүүсийн итгэл үнэмшил нь одоо юунаас үүдэлтэй байдаг вэ гэхээр ерөөсөө л тэр одоо алдар нэр, эд баялаг өөрөө л алдаршиж, өөрөө нэр төртэй болохын тулд өөрөө сайн сайхан амьдарч, өөрөө л баян чинэлэг болохын тулд тийм шунлаар л тэр хуурамч шүтэндээ мөргөж, үйлчилж тахил эдэ будаага өргөж байдаг. 근데 오늘날 교회에도
그런 목적으로 교회에 나와서 신앙생활을 하는 사람들이 혹간이 있어요. Гэтэл харамсалтай нь өнөөдрийн одоо итгэгч нарыг харж байхад ч гэсэн яг тийм зорилгоор, яг тийм сэтлэр сүмд явдаг, чуулганд явдаг тийм итгэгч нар мерсэр байж байдаг. 그런 신앙생활은 미신적 종교 행위에 불과한 거고요. 우상 숭배자들과 다를 게 없다. Тэгээ тийм итгэл үнэмшил бол ерөөсөө яг л нөгөө мухар сүсэг мухар сохроор сүсэглэж байгаатай адилхан хуурамч шүтэн шүтэж байгаатай ерөөсөө яг адилхан ялгаагүй. 그런 분들이 뭐 교회에 나와서 열심히 예배한다고 하고 하나님을 섬긴다고 해도 하나님은 그들과 함께하지 않으실 거예요, 아마. Тийм хүмүүс сүмд ирээл, чуулганд ирээл хичнээн одоо итгэх зүтгэлтэй харахад бол үнэхээр дайчин тий бурхны төлөө байгаа юм шиг бурханд чинхнээсээ итгэж байгаа юм шиг тэгэл үйлчлэл энэ төр үнэхээр одоо мундаг хийгээл тэгээд явж исэн ч гэсэн бурхан тэр хүмүүсийг үнэхээр хүлээж авахгүй байхаа. 예, 이제 시간이 다 됐는데요. 그 뭐 7장부터 13절에 보면은 또 막 많은 우상들을 애굽의 신들을 데려와서 장로들이 우상 숭배하는 그런 내용이 증거되고 있고요. 또 14절에 15절에 보면 여인들이 성전에서 담무스를 향해서 우상 숭배하는 그런 내용이 증거되고 있습니다. 어디 8장요? 네. 아니 7장. 아니야. 8장 7절부터 그 13절까지는 장로들의 우상 숭배, 성전에서의 장로들의 우상 숭배가 증거되고 있고요. 7장 7절부터요? 8장 7절. 8장 7절부터 13절까지? 13절까지는 네, 장로들의 성전에서의 우상 숭배. 네. За тэгээд ер нь цаг болсон байна. Тэгээд товчхондоо базаад хэлгээд одоо 8-ын 7-оос 13 дахь ишлэл хүртэл болохоор тэр Израилийн ахмадуудын ахлагч нарын тэр сүм дотор үлдэж байгаа Иерусалимийн сүм дотор үлдэж байгаа тэр шүтэх гим нүглийн тухайг болж байгаа. шүтэнүүдийн талаа. 16절부터 18절까지는 제사장들이 성전에서 우상을 숭배하고 있는 내용이 증거되고 있어요. 16-аас 18 дахь ишлэлдэр болохоор тахилч нар тэр сүм дотор ямар тэр шүтэж яаж тэр гим нүгэлүүлдэж байгаа тухай өгүүлж байна. тахилч нар. 이제 이런 내용들은 다음 시간에 이어서 우리가 함께 증거받도록 하겠습니다. За тэгээд дараагийн хичээлээр бид нэр эдгээр дагуулгуудыг илүү тодорхой зөвлөнө. 오늘 좀 온라인상에 좀 어려움이 많이 있었는데요. 이렇게 좀 마치도록 하겠습니다. 혹시 질문사항이 있으면 질문하시기 바랍니다. хичээл маань нэлээд жоохон техникийн асуудалтай байлаа. Тэгээ жоохон одоо хоцрогдолтой явлаа тийм ээ. Тэг ингээд одоо хичээлээ дуусгая. Асуулт байвал асууж болно. 없으신가요? Байхгүй юу? 그러면은 기도하고 마치도록 하겠습니다. За асуулт байхгүй бол залбираад дуусгая.